Сайн байцгаана уу, тулгын согт тавтай морил. За өнөөдрийнхөө дугаараар 2004 оны 2 сарын 8-ны 14 цаг 20 минутанд цагдаагийн хэлтс нэгэн дуудлагын ирснээр илэрдэг хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү дуудлага нь болохоор Кажи-сан буюу Кажи ууланд алхаж байсан нэгэн иргэнээс ирсэн байдаг. За энэ Кажи ууланд хүн юм уу, амьтан юм уу гэлтэй нэг зүйл байна. Та бүхэн яаралтай хурж ирээ шалгаад өгөөрэй гэсэн нэгэн дуудлага байсан байгаа. За энэхүү уул нь болохоор Усан хотод байрлах бөгөөд цагдаа нар дуудлагын дагуу энэхүү ууланд очиж шалгахад хүний цогц болох нь ойлгомжтой болж ирсэн байдаг. Цагдаа нар холоос энэхүү цогцыг хараад уулаас унаж эндсэн юм болов гэсэн таамаглалыг дэвшүүлсэн боловч ойртод очоод хартал гар хөлийг нь гуйсан шалтан ийм эмэгтэй хүний цогц байсан байдаг. За ингээл шууд хүн амны хэрэг болох нь ойлгомжтой болдог бөгөөд энэ цогцыг шүүх шинжилгээний байгууллага руу шилжүүлдэг. За тэгээ шүүх шинжилгээний байгууллагаас үхлийн шалгааныг тодруулахад тархинд маш их хэмжээний цус хурж нүдний хялгсан судснууд тасарснаар за ингээд амьсгал боогдож боомлогдож нас барсан шүүх шинжилгээний байгууллагаар ингээд нотоглож гарч ирдэг. За хохирогчийг жүүг гэх бөгөөд Бусан хотын их сургуулийн 2 дугаар курсын оюутан байдаг. За түүний цогц олдохоос өмнө түүний төрсөн их чинь энэ жүүг Орос сургуугүй алга болсон хүмүүсийн жагсаалтанд бүртгүүлсэн байдаг. За энэхүү эгчдүү хоёр болохоор бага наснаасаа маш хүнд хэцүү амьдралыг туулж за бага багт нээж аав хоёр нь салаад за тэгээд эмээ дээр өссөн ч гэсэн эмээ нь төд бодлого нас бараад маш хүнд хэцүү цаг үеийг ингээд туулж ирсэн маш хүнд хэцүү амьдралаар амьдарч ирсэн юм хоёр эгчдүү хоёр байсан байгаамаа. За хэдийгээр эгчдүү хоёр хамт амьдардаг байсан ч гэсэн за энэ тухайн үед болохоор жүүгийн эгчэнд ажил хийгээд за жүү их сургууль сураад за тэгээд энэ хоёр тусдаа ингээд амьдардаг байсан байгаамаа. За тэгээд энэхүү тусдаа амьдарч байх үедээ ийм харамсалтай зүйл тохиолдсон байдаг. За цагдаа нар болохоор энэ төрсөн эгчийг энэ цагдаа хэлж дуудаж авчраа. За хизээнээс энэ дүүтэйгээ холбоо чинь тасарсан бэ гэж асуухад эгч нь болохоор за энэ цогцос олдохоос 1 сарын өмнө буюу 2004 оны 1 сарын 7-нд би хамгийн сүүлд дүүтэйгээ дуудлага хийсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. За эгч нь болохоор энэ дүүгээсээ холбоо тасарснаас 13 хоногийн дараа буюу 1 сарын 20-нд цагдаагийн газарт за Орос сургууг алгуулчлаа гэсэн тэмдэглэлийг бүртгүүлдэг. За тэгээд энэ бүртгэл хийлгэснээс хойш 19 хоногийн дараа буюу 2004 оны 2 сарын 8-нд энэ охины жүү охины цогцос ингээд олддог. За эгчийнхэн мэдүүлгээс дурдвал за би дүүтэйгээ 1 сарын 6-ны 19 цаг 50 минутанд ярьсан. За манай дүү бол тухайн үед надтай юм ярихдаа бол за X найз залуугийнхаа тухай ярьсан. За тэгээд би удалгүй хүнтэй уулзах гэж байна. 8 цаг гээд хүнтэй уулзсан гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд баяртай гээд ингээд уцаа тассан. За би X найз залуухийн талаар бол огт зүйл ерөөсөө мэдэхгүй. Би хинтээ үерхэж хинтээ найзалж явжсныг бол би ерөөсөө мэдэхгүй гэж тийм мэдүүлэг өгсөн байгаа. За энэ бол миний дүүтэйгээ хийсэн сүүлийн дуудлага байсан. Энэ өдрөөс хойш би дүүтэйгээ огт холбогдож чадаагүй гэсэн мэдүүлгийг тус өгсөн байгаамаа. За мөржлийн явцад жүү өгчтэйгээ ярьсан тухайн өдөр буюу 1 сарын 6-ны өдөр жүүгийн гэрийн гадаа за нэг сэжиг бүхий тийм эрэгтэй хүн маш удаан зогсож байхыг олж харсан нэгэн гэрч гарч иржээ. За энэхүү гэрч нь болохоор жүүгийн яг гэрийн урд байрлах жимсний дэлгүүрийг ажилуулдаг эзэн байсан. Энэ эзний мэдүүлгээр болохоор жүүгийн гэр буюу 2 давхрын цонх руу маш удаан ингээд ширтээ зогсоодсон нэгэн эрэгтэй байсан. Жүүг хүлээж байгаа юм бол бодоод өнгөрсөн. За цагдаа нар болохоор за гэрчээс за та энэ хүнийг хэрвээ харах юм бол таних уу гэж асуусан чинь гэрч болохоор би харуул бол таньнаа. Би бол бараг л цээжсэндээ тэр хүн нилээд удаан зогссон болохоор би төс царайг нь бол мэдэж гинэ гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Ингээд мөрдөгчд болохоор жүүтэй ойрхон байсан залуучуудыг нэгэнгүү шалгаж эхэлдэг. За энэ дундаас шалгаад үзсэн чинь нэг сэжиг бүхий хүн гарч ирдэг. Тэр хүн хинбэ гэхлээр жүүд болохоор байнгын ингээ мөнгө бэлэн мөнгө ч юм уу за тэгээд ансаар ингээ мөнгө шийдвүүлдэг байсан нэг хүн байсан ба. За тэгээд цагдаа нар тухайн хүнтэй очиод уулзсан чинь энэ хүн лам хүн байсан бөгөөд та яагаад ингээ жүү охинд байнгын мөнгө өгдөг байсан бэ гэж асуусан чинь би ингээд эцэг ихгүй охин эцэг ихийнхэн оронд тус дэм болохгүй сургалтынхын төлбөрөөс ингээд нэмгэлцдэг байсан юм аа. Сургалтынхын төлбөрөөс ингээд хувааж төлдөг байсан юм аа. Тус болсноос өөр ямар ч төлгүй гэсэн тийм мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээ цагдаа нар бас жоохон сэжиг байсан бөгөөд энэ ламын эргэн тойрондох хүмүүсээс ламыг яг ямархуу хүн бэ гэж асуусан чинь эргэн тойрныхын хүмүүс болохоор за энэ жүү охинд бол туслах нь бол үнэ. За энэ лам болохоор нэг хүүтэй. За тэгээд тэр хүүтэйгээ жүүг ингээд ойр дотн байлгах гэж бараг суулгах гэж өрхүүлэх гэж нилээд ингээд дайрдаг чичирдэг байсан гэсэн тийм мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээд эннийхэн дагуу мөрдөгчнөр маш сайн шалгалт явуулсны эцэс энэ лам энэ хэрэгтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогддог. За дараагийн залууг шалгаад үзтэл за энэ жүүгийн утас яг унтрахаас өмнө амжиж ярьсан нэгэн залуугийн дуудлага байсан байна. Энэхүү залуу нь болохоор жүүтэй нэг их сургууль сурдаг
оюутан залуу байсан байгаамаа. Цагдаа нар энэ залуугийн утасныхан байршлаар тогтоогоод үзсэн чинь Солонгос байхгүй, Солонгосын хөлийг даваад явсан байна гэсэн мэдээллийг олж авдаг. За хөлээр давсан өдрийг шалгаад үзсэн чинь энэ жүүгийн алга болсон өдөр буюу 1 сарын 7-ны үүрээр Солонгосын хөлийг давсан гэсэн тийм мэдээллийг цагдаа нар олж авч чаддаг. Та нар боддоо тэр охин алга болоод нас барсных нь яг өглөө нь Солонгосын хөлийг давсан байна гэж боддоо. Энэ сэжиг өхөө байгаа. Цагдаа нар болохоор түүнд энэ жүү охиныг нас барсан гэж хэллэгүүгээр уцаар залгаж асуудаг. За тухайн өдөр жүүтэй юу гэж уцаар ярьсан бэ гэд асуусан чинь за би урт хугацаагаар гадаадад сургалтаар сурах гэж явж байгаа шүү. Хэсэг холбоогүй байх шүү. Сайн сууж байгаараа. Бие сайн бодороо. За иймэрхүү зүйл ярьсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. За тэгээд цагдаа нар энэхүү залуугийн бүх зүйлийг нэг нэгэнгүү шалгаад үзсэн чинь за дахиад энэ хэрэгтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогддгоо. Жүү охиныг одоо хийн хасан байж болох уу? За тэгээд мөрдөгчд энэ жүү охины утасны дуудлагыг нэг нэгэнгүү сайдаар шалгаж үзсэн байна. Жүү охины утасны дуудлагыг шалгаад үзсэн чинь бүр маш сэжиг бүхий нэг хүн байсан нь тогтоогддгоо. За энэ хүн бол жүү охинтой өдөр болгон мессеж бичиж, за утсаар ярьж, чатлаж, за имэйл бичдэг ийм хүн байсан байгаа. За тэгсэн чинь бэ штэ тий. Энэ жүү охиныг алга болдог өдөр буюу 1 сарын 7-ны өдрөөс ахуулаад энэ хүн жүү рүү ерөөсөө огт залхаа болж огт мессеж бичгээ байсан байгаа. Сэжиг бөхөөс манайхаа өдөр болгон залгадаг байсан штэ. Өдөр болгон залгаж мессеж бичиж ярьдаг байсан хүн жүү охиныг алга болсныг мэдсэн юм шиг залхаа болоод уцаар ярих байсан бохоггүй. За тэгээд мөрдөгчд цагдаа нар энэ хүний тухайн өдрийн байршлыг тогтоогоод утасных нь байршлыг шалгаад үзсэн чинь 1 сарын 6-ны 19 цагаас 1 сарын 7-ны үүрийн 6 цаг хүртэл утас нь унтраастай. За тиймэрхүү байдалтай байсан байна. За тэгэд энэ хүн хинбэ гэхлээр жүү охины 10 жилийнх нь ёс зүйн хичээлийн ёс суртахууны хичээлийн ийм багш байсан байгаа. Эрэгтэй багш. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлэлтэндээ орцгоё. За жүү охины алга болсон өдөр буюу 1 сарын 6-ны өдөр энэ багш болон жүү охин хоёр хоорондоо уцаар ирсэн байдаг. За тэрхүү дуудлагын дараагаар оройн 6 цагт багшаас жүү рүү нэгэн мессеж ирсэн байдаг. За тэрхүү мессеж нь юу вэ гэхлээр юу хийж байна да гэсэн мессеж байсан баг. За жүү охины утсанд мессеж ирснээс 1 цагийн дараа энэхүү багшийн утас нь унтарсан байдаг. За тэгээд төд удалгүй жүүгийн утсанд гудамжны утаснаас нэгэн дуудлага ирсэн байдаг. За энэхүү дуудлага нь болохоор жүүгийн гэрийн ойролцоох гудамжны утаснаас ирсэн бөгөөд за тэгээд оройн 8 цагт хийгдсэн дуудлага байсан байгаа. За та нар боддоо жүү охин чин ихтэйгээ ярихдаа 19 цаг 50 минутанд би ингээд хүнтэй уулзах гэж байна, төд удалгүй гарах гэж байна гэд ярьсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ 8 цагийн дуудлага нэг сэжигтэй байгааз энэ дуудлаганд нэгэн учир байж магадгүй ш манайхаа сайн сонсоод ойлгоод аваарай. За мөрдөгчд болохоор энэ жүү охины их сургуулийн найзуудаас энэ ёс зүйн багшийн талаар ямар хүн бэ гэд асуусан чинь за энэ багш бол жүү охин дээр бол байнга ирдэг, найз дээр байнга ирдэг. За тэгэл байнга л уулзж идэг. Жүүтэй маш дотн ийм хүн гэсэн мэдүүлгүүдийг маш олон сурагч найзуудаас нь ирсэн байгаа. За энэхүү ёс зүйн багшийн нэрийг Пак гэх бөгөөд 40 орчим насны за тэгээд эхнэр хүүхдийн хамтаар амьдрал нэгэн залуу байваа. За мөрдөгчдөд энэ Пак багш маш сэжигтэй байсан бөгөөд за энэхүү багшийн цээж зургийг хэвлэлээд за нөгөө нэг бичлэгийн эхэнд дурдгдсан нөгөө жимсний мухлагийн эзэн хүн дээр очиод за энэ хүнийг та харж ийсэн үү? Тэр нөгөө тухайн өдөр харсан хүн чинь мөн үү гэж асуусан чинь маш сайдар ингээ харж ирсэн аа. Энэ хүн мөн байна. Нөгөө нэг жүү охины гэрлөө ширтээд исэн хүн яг мөн байна гэд хэлсэн байгаа. Яа. За энэхүү мэдүүлгийг ингээд авсан мөрдөгчд чинь ажиллагаагаа улам л эрчимжүүлээд улам сайжруулсан байгаа. За тэгээд хамгийн түрүүнд жүүгийн гэрлөө дахиж очиод жүүгийн гэрийг нэг нэгэнгүү шалгаж эхэлдэг. Жүүгийн гэрийг шалгаад байж исэн чинь нэгэн номны завсраас жүү болон Пак багш хоёрын бүр маш дотн ахуулсан зургнууд нэг нэгэнгүү гарч ирдэг. За тэгээд бас жүүгийн имэйлийг шалгаад үзсэн чинь энэ хоёр хоорондоо бүр маш дотн харилцсан имэйлүүд хүртэл олноор ингээд гарч ирдэг. За ингээд имэйлүүдийг шалгаад үзсэн чинь хайраа санаж байна. Хурдан ороод ирээ. Маш их санаж ин хайртай шүү гэсэн юм маш дотн имэйлүүд байсан баг. За тэгээд энэхүү хоёр ингээд хайр сэтгэлийн холбоотой байсан ингээд мөрдөгч нарын шалгалтаар ингээд нотлогддог. За тэгээд гэр бүлийн харилцаанаас гаднах харилцаа үүсэж за тэгээд энэхүү хэрэг ингээд үлдэгдсэн байх боломжтой байж магадгүй гэж
мөрдөгчд үзсэн байгаа. За пак болохоор 1 сарын 7-ны үүрийн 6 цагт нэгэн мессеж эхнэглүүгээ бичсэн байдаг. За тэрхүү мессеж нь болохоор уучлаарай хайраа гэрлүүгээ очиж байна гэсэн мессеж байсан байгаа. За тэгээд пакийн утас аснаар байршил тогтоох систем ажиллаад ингээд пакийн тухайн өдрийн байршлуудыг тогтоох боломжтой болж эхэлжээ. За тэгээд пак багшийн байршлыг тогтооход 1 сарын 7-ны үүрийн 6 цагт кажи ууланд байршил нь тогтоогддог. За мөрдөгчд пак багшийг яаралтай баривчлаад энэ цагдаагийн хэлцэд авчираад мэдүүлэг авч эхэлдэг. За энэ Жүү охинтой ямар харилцаа холбоотой вэ гэсэн чинь би Жүү охинтой ямар ч харилцаа холбоогүй. За хаяа би даалтан дээр нь л ингээд тусалж дэмждгээ өөр нэг харилцаа холбоо байхгүй дээ гэд эхний мэдүүлгээр тэгсэн мэд. За тэгээд Жүүтэй 1 сарын 6-ны өдөр уулзсан уу гэсэн чинь 1 сарын 6-ны өдөр огт уулзаагүй би баг уулздгүй гэсэн мэдүүлгийг ихний мэдүүлгийнхаа үед хэлсэн байдаг. За тэгээд ийхүү маш олон худал мэдүүлгүүдийг өгсөний эцэст за би Жүү охинтой 1 сарын 6-ны үед бол уулзсан. Гэхдээ Жүү охиныг бол алаагүй гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Тэгээд мөрдөгчд бүр нарийн арга шидэд за тэгвэл чи машина шүүх шинжилгээний байгууллагт шалгуулаа гэд машин авч яваад шүүх шинжилгээний байгууллагт шалгуулсан чинь пак багшийн машины 10 суудал болон 10 суудлын шалгавчнаас Жүү охины цусны толб за тэгээд цус бүр олдохдоо бүр шалгавчнаас нь тийм билиснатай холилдсон байна гэж хүртэл гарч ирсэн байгаа. Та нар боддоо тухайн үед вэ штэ ингэж амар шалгадаг байсан гэж боддоо 2004 он штэ. Тэгээд төд бодлохоо пак багш би нэг хүнтэй ярих хэрэгтэй байна гэд уцаар яриулдаг мөрдөгчд за тэгсэн чинь эхнэр нь төд бодлохоо орж ирдгээ пак багшийн. За тэгээд эхнэрээс нь мэдүүлэг аваад үзсэн чинь за та энэ Жүү охины талаар мэдчихсэн гэсэн чинь би Жүү охины талаар бол мэддэг байсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За энэ Солонгос болохоор хэрэг би ингээд гим буруутайгаа хүлээн зөвшөөрөхгүй л бол ингээд ер нь хэрэг нь ингээд сунжраал удаашраал юм байна л та. Тэгээд энэ хэргийг прокурор руу шилжүүлээд орхисон байсан чинь прокуророос дахиад мөрдөгчд рүү энэ хэрэгээ дахиад шалгаа гэж хэргийн буцаага явуулсан байгаа. За тэгээд яагаад явуулсан бэ гэсэн чинь энэ мэдүүлэгтэй болохоор тухайн өдөр би Жүү охинтой бол уулзах хувьд уулзсан. Тэгсэн чинь Жүүтэй уулзаа байжсэн чинь Жүү охин над руу хутга байрж дайраад за тэгээд миний хөл гарыг хүлээд арын багаач намайг чихээд оруулсан. За тэгээд би ухаан балартаад унтаад сэрсэн чинь Жүү охин алга болсон байсан. За тэгээд би сэрсэн чинь үүрийн 6 цаг болж исэн. За тэгээд би шууд гэрлүүгээ эхнэрлүүгээ мессеж өчээд гэрлүүгээ явсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Бүр хүн итгэмээргүй бүр тэнэг хүн хуурж байгаа юм шиг мэдүүлэг өгсөн байгаа. Тэгсэн мөртлөө энэ прокурор нь мөрдөгч рүү шилжүүлсэн байгаа байхгүй. Солонгосчууд айгүй нэгт юм бай. Бүр ингээд сайн хэрэгээ үздэг нь шалгадаг нь ингээд баг хэрэг болгон дээр л ингээд ажиглагдаад байгаа шүү. Та бүхэн миний хэргийг хэрвээ сайн сонсож байгаа бол Солонгосын цагдаа нар шүүх прокурорууд ер нь маш сайн ажиллагийг харж болно шүү. За тэгэл одоо мөрдөгчд ч маш олон удаагийн мэдүүлэг авч маш олон удаа ярилцсны эцэст пак багш хэргээ хүлээдгээ. За тэгээд пак багш хэргээ хүлээхтэй болохоор за тухайн өдөр би Жүү охинтой машиндаа уулзаа байжсэн чинь Жүүгийн уцанд нэг эрэгтэйгээс дуулга ирсэн. За тэгээд тэр эрэгтэй хүнтэй инээлтэд уцаар яриад ахаар миний бүр уур үрээд Жүүг алсан, боомлоод алсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. За миний бодлоор л угаасаа Жүүг бол пак багш анханасаа алах гэж л очиж уулзсан байх гэж бодож байгаа. Мэдээж энэ олон мэдүүлгүүдийн бас ингэ үйл явдлуудыг харахад угаасаа л Жүү охиныг алах гэж л уулзсан байх тухай өдөр. Угаасаа ч цагдаа нар тэгж үзэж байгаа юм байлээ. Энэ бол ойлгомжтой төлөвлөсөн юм гэмт хэрэг мөн байна гэж үзэж байгаа юм байлээ. За тэгээд ингээд пак багш хэргээ хүлээснээр шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноодог. 의문의 실종 살해 사건이 또 일어났습니다. 실종된 지 한 달여 만에 부산의 여대생이 울산에서 숨진 채 발견됐습니다. 유원중 기자가 취재했습니다. 20대 초반의 여대생이 숨진 채 발견된 곳은 울산 가지산의 해발 800m 부근입니다. 손과 발이 끈으로 묶여 숨져 있는 것을 등산객이 발견해 경찰에 신고했습니다. 경찰은 산속에 나 있는 도로에서 불과 5m 정도 떨어진 곳에서 시신이 발견된 점으로 미뤄 이미 다른 곳에서 살해된 뒤 차에 실려와 이곳에 버려진 것으로 보고 있습니다. 손등은 탈수 현상 등이 일어난 점 등으로 봐 약 20일에서 한 30일 정도가 경과된 것으로 그렇게 보아집니다. 경찰 조사 결과 숨진 여대생은 부산에서 혼자 자취 생활을 하던 부산 모여대 2학년 21살 최모 씨로 밝혀졌습니다. 최 씨는 활달한 성격으로 대인관계가 좋았던 것으로 전해졌습니다. 숨진 최 씨는 대략 한 달 전부터 가족들과 연락이 끊겨 경찰에 가출 신고가 돼 있었던 것으로 확인됐습니다. 원한 관계 그런 건 없었어요? 연락이 한 달 전서부터 안 됐었다고 그러던데 맞나요? 예.
경찰은 최 씨가 면식범에 의해 살해됐을 가능성이 큰 것으로 보고 휴대전화 통화 내역 등 주변 인물에 대한 수사에 나섰습니다. KBS 뉴스 유원중입니다. За тэгээд ёс зүйн багш юм нийгмийн ёс зүйн багш байж ийм муухай ёс суртахуунгүй ийм муухай хүнлэг бус гэр бүлээс гадуур харилцаатай. За тэгээд хүн амныг гэмт хэрэгийгээ за бүр тэрийг нуун дарагдуулаад цогцыг ингээ хайжилдаг ийм муухай хүний талаар ярьлаа. За Солонгос гэлтгүү Монголд те ийм нийгмийн ёс зүйн багш байж ямар ч ёс зүйгүй ямар ч ийм этикгүй багш нар зөндөө байдгаа. За би бол 10 жилд бол нийгмийн ажилтан гэдэг хүнээс бол маш их айдаг байсан. Бараг нийгмийн ажилтан явж гингүүд бараг цухтаах нь холгүй л тийм байдаг байсан. Тэгээд миний бодлоор биш л шүү дээ. Нийгмийн ажилтан гэдэг бол ухаан одоо сурагч хүүхдийн те ямар сэтгэл зүйн дарамт байна, ямар сэтгэл зүйн проблем байна те тэр бүгдийг ингээд ярилцдаг, ойлголцдог ийм ажил хийдэг хүн болов л гэж боддtiin. Түүнээс бол те нэг муу ийм оффис суугаал зүгээр суугаад цалин авч идэг бол хүмүүс биш байх ёстой шүү дээ те. Одоо би төрсөн дүүгээс хүртэл нэг тийм зүг сонсч ирсэн. Одоо нийгмийн ажилтнанд тэгж харьцдаг жоохгүй бос хүүхдүүдтэй. Ингээд форм мормо жоохон одоо дутуу хөтөө өмссөн шүү дээ. За тэгэл коридороор гүүж мүгэл ингээд явж гингууд чам шиг нийгмийн хог шаар шавхруунууд одоо ингэж явдгийн чам шиг нийгмийн хог шаар шавхруунууд ирээдүйд яана мана ингэж ярьдаг гэж байгаа байхгүй юу. За тэгээд дараагаар нь бас манай эхнэрийн үеэл дүү нь бас ангийнхан багш нийгмийн ажилтан нийгмийн багш гэлөө юу гэхэл тэгсэн чинь бусад ангийн хүүхдүүдтэй яахлаарэ чи хайрцдیں۔ Бусад ангийн хүүхдүүдтэй бити хайрц. Ингэж сонин зөвлөгөө өгдөг байгаа. Гэхдээ яахад тийм сонин байд юм бэ? Тэгээ энэ сурагч хүүхдүүд чинь нийгмийн оролцоо, нийгмийн эдвэх гэдэг зүйлийг анхан суур шатыг нь тавьж өгөх нь та нар болохоос биш загниж зандарч те үг хэл амаар доромжилж ёс суртахууны доголь гаргахгүй байхыг хичээгээрээ ялангуяа нийгэм ёс зүйн багш нараа тэнийг бас сайн хэлмээр байна. За тэгээд бүх багш нар бол биш шүү. Бас маш мундаг багш нар бас байгаа. 23-ийн Цэнд Аюуш гээд нийгмийн түүх соёлын багш маань байгаа бүр намайг одоо үзчихвэл таньда маш их баярлж явдаг шүү. Миний одоо юм нийгэмд бас идэвхтэй байхын нэгэн суурийг тавьж өгсөн багш маань байдаг. За тэгээд маш олон багш нар мундаг багш нар байгаа. Түүний хайжуугаар маш юм бүдүүлэг ёс суртахуунгүй ийм багш нар бас байгаа шүү. Энийг бас ялгаж салгаарай гэж хэлмээр байна. За тэгээд намайг үзэж байгаа, намайг дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Лайк дараад өгөөрэй, subscribe дараад өгөөрэй манайхаа. За тэгээд дараагийнхаа хэрэгээр уулзцгаая. Түр баяртай.